За энэ орой мэндийг хүргэе та бүхэнд. За та бүхэнд олон хүний хүсэлтээр шигтгэг хэрхэн наах тухайд бяцхан зөвлөгөө өгье. За бид нар шигтгэг наахын тулд зориултын шигтгэг зөвлөгчийн харандаа хэрэгтэй. Би 7000-д энэ цавууг ашигладаг байгаа. За энэ цавуу маань яг үхээр усны хамгаалалттай, эрзэн чанартай, бүхэл төрлийн материал дээр одоо тухайн материалыг гэмтээдгүйгээр их давуу талтай сайн цавуу байгаа. За энэ цавууны бас нэг давуу тал нь юу гэхээр энэ нарийнхан зориултын шприцний зүгүүд бол арай юм бүдүүн хошуутай. Энэ нь яг үхээр цавууга жигдхэн түрхэхэд их хөвтэйхэн байхаар ийм цавуу байгаа манайд байгаа цавуу. За шинэ болор хундгыг яаж чимэх вэ гэвэл ерөнхий одоо юу ч наасан та одоо ерөнхий энэ зарчмаар бол шигтгийг наахыг бодороо. За хүмүүс бол яг хөө ингээд хаамаагүй дээрээс нь ч юм уу ингээд наагаад төсөглөлт нь ингээд ирэхээр нөгөө жигдхэн биш ингээд яаж дуусхаа мэдгүй ингээд жоохон замбраагүй болоод ирдэг. Тэгвэл шигтгийг яаж жигдхэн цэвэрхэн гоё харагдахаар наахаа гэхээр хамгийн эхлээд энэ гадна талын энэ хүрээг наадаг байгаа. За энэ хундгыг наахад бол би хүрээ болон дотор талын дүүргэлтэнд зориулаад 18-ын хэмжээтэй болор шигтгийг сонгосон байгаа. Бусад одоо энэ жоохон том харагдаад байгаа эднэр нь болохоор 16, 20, 34 арзмарын, 30 арзмарын юм шигтгэнүүдийг би сонгосон байна. Ерөнхийдөө том жижиг шигтгэнүүд маань яадаг вэхээр бие бинийгээ бас гоё үнэтэй, чамин харагдуулж өгдөг. За ганц жижиг шигтгээ жигдхэн цэвэрхэн наасан ч болно. Та өөрийнхөө үзмжээр одоо шигтгээнийхэн сонголтыг бол сонгож болно. За хэрвээ тухайн одоо хундаг гэлтгүй ямар нэгэн зүйл дээр үг бичгийг хүсэж байгаа бол та эхлээд хүрээгээ наагаад дараа нь яг бичгүүгээ ямар нэгэн одоо фломастер ч юм уу нэг юмар бичээ тэрнийхэн дээр үгнийхэн дагуу шигтгээгээ наасныхаа дараа бусад дүүргэлтээ хийдгийг шүү жижиг шигтгээгээр. За энэ цавуугаа хэрхэн яаж ямар хэмжээтэй төрөх вэ гэх хүмүүс их асууж байна. За цавууг бол яг үхээр тухайн шигтгээнийхэн диаметрын хэмжээнээс шалтгаалаад одоо тэр цавууныхаа 2:1-тэй тэнцгээр одоо тийм хэмжээтэйгээр цавууга жигдхэн асгаж өгөөрэй. Тэгжээж шигтгээ маань жигдхэн дүүргэлттэйгээр бүрэн дүүрэн одоо арталтаа цавуу маань гүйцэд одоо түрхэгдэж өгч байгаа юм. Тэгэхгүй тэрнээс хэтэрхий бага түрхчих юм бол шигтгээ маань буцаад амархан унах магадлалтай. Хэтэрхий их түрхчих юм бол яг мэдээж цавуу пялж гарч ирээд нэх гоё харагдахгүй штэ. Гэхдээ одоо яг ингээд 2:1-тэй хэмжээтэй цавууга түрхэхэд байхад шигтгээ тавихаар аяанда юу яадаг. Аяанда баг зэрэг илүү цавуу маань ингэж хайлж гарч ирдэг. Гэхдээ та тэрэнд санаа зовох хэрэггүй. Цавуу баг зэрэг хайлаад гарсан ч гэсэн хатгахтаа одоо жигдхэн маягаар ингээд уусаад бие нэгээ дүүргээд ингээд хатцдаг учраас одоо муухай харагдаж байна энэ муухай олчихгүй гэж тэр цавууг ерөөсөө ачиж авч болохгүй шүү. Өөрөөр нь тэгэл хатчихад энэ тунгалаг чанартай учраас хатсан ч их гоё цэвэрхэн ингээ уусаад одоо жигдхэн тарж өгөөд өөрөө хатдгаараа онцлогтой юм байгаа юм. Цавуу болохоор ерөөхдөө бол түрхснээс хойш 3-5 минутанд бийжэж эхэлдэг. Тийм учраас 1-2 санжи за нэг 2 юм уу 3 санжийн урттайгаар цавууга түрхсний дараа шигтгээнүүдэд тавиад яваараа хэтэрхий их цавуу түрхчээд нөгөө нааж амжаагүй цавуу маань хатчих гад байдаг талтай. Цавуу ерөөхдөө 24-48 цагийн дотор одоо маш сайн гүйцэд хатаж өгдөг. Тийм болохоор тэр бүрэн гүйцэд хаттал нь одоо гар хуруугаараа оролдож хөдөлгөөнд оруулж одоо болохгүй. Аль болох хөлөхгүй нагаал дууссан бол хүний гар хүрэхгүй газар 48 цаг хадгалаад байсан байхад бол маш сайн наалдсан байдаг юм аа. За цэвэрлэгээний хувьд бол яг үгээр мэдээж яг хундаг юм чинь хүний гар хүрэн тос янз бүрийн болно. Тэгээд унчхуу яачхуу угаах гэхээр жоохон айгаад ээж магадгүй. Тэгвэл ерөөсөө тэг шаардлага байхгүй. Баг зэрэг ерөөсөө фэри юм уу нөгөө аятаг угаадаг шингэнээсээ хийгээд зөөлөн үстэй шүдний сайжаар ингээд завсар дундуур ингээд зөөлхөн хөнгөн ингээд шүдний сайжаар ингээд угаачингууд шигтгэн маань ерөөсөө яг л шинэ юм шиг. Тэгээ тийм амар унаад байхгүй. Ерөөсөө хичнээл бол хичнээн угаалт одоо даах чадвартай. Яг л энэ чинь өөрөө цавуу маань өөрөө усны хамгаалттай тийм байгаа. За
илүү одоо өөр зүйл наахад одоо төвөгтэй санагдчих байвал биднээс бас тусламж аваарай. Тэгээ би та бүхэнд одоо тухайн шигтгэе яаж наавал зөвгөрөө зөвлөгөөг тухайн бүртэн танарт хэлж өгч явах болно. Баярлалаа.